Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Санхүүгийн тайлгнлын олон улсын стандарт хичээлийн лекц 16. За нэгтлэн мод хүртгэлийн олон улсын стандарт холбоотой талын тодруулах гэсэн сэдвээр үргэлжилж байна. За энэ стандартын гол зорилго бол аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд холбоотой талууд оршин байгаа. За тэдгээрийн хооронд гарсан ажилгүйлгээ, тэдгээрийн донд төлөгдөөгүй байгаа үлдэгдэл, за үүн дотроо хүлээсэн хариуцлагын улмаас санхүүгийн байдал ашиг алдагдалд нөлөөлж болох боломжит байдалд анхаарлаа хандуулахад шаардлагатай тодруулгыг санхүүгийн тайланд оруулахыг бол шаардсан ийм стандарт байгаа. Тэгэхээр энэ холбоотой талын тодруулах гэдэг бол ерөнхийдөө тухайн байгууллагатай холбоотой бүхий л зүйлсийг бол тодруулахыг шаарддаг. За мөн энэний хамрах хүрээвэл ер нь холбоотой талуудын хооронд гарсан ажилгүйлгээ, аж ахуйн нэгж болон түүнтэй холбоотой талуудын хоорондох төлөөх үлдэгдэл, за мөн ямар нэгэн тохиолдолд дээр дурдсан зүйлсийг тодруулах шаардлагатай гэдгийг тогтоох ямар харилцаа холбоотой вэ гэдгийг тогтооно гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За ийм байдлаар бол энэ стандартын хүрээ үйлчилнэ. За тус стандартад зааснаар бол холбоотой тал гэдэг нь тайлагнагч аж ахуйн нэгжтэй холбоотой хувь хүн аж ахуйн нэгжийг хэлнэ. Тэр тайлагнагч аж ахуйн нэгж гэдэг нь ерөөсөө санхүүгийн тайлан бэлтгэн гаргаж байгаа аж ахуйн нэгжийг хэлдэг. Тэгэхээр энэ санхүүгийн тайлан бэлтгэн гаргаж байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой хувь хүн аж ахуйн нэгжийг бол холбоотой тайл гэж ойлгох юм байна. За ингээд дараах зүйлсийн аль нэгт холбоотой бол түүнийг бид нэр холбоотой тал гэж үзнэ. Хяндаг болон хянагддаг эсвэл хамтдаа ерөнхий хяналтанд байдаг аж ахуйн нэгжүүд, хараат компани, хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгжийн тэргүүлэх удирдлагын гишүүн, түүний эцэг эх, тэргүүлэх удирдлагын гэр бүл, орийн гишүүд, аж ахуйн нэгжийн халагдсны дараах тэтгэмжийн төлөвлөгөөнд хамрагддаг гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр байлаа гэж бодоход Эрдэнэт үйлдвэр ажилчдаа ажиллаад тэтгэврт гарсны дараа тэтгэврийн дараах тэтгэмж гэдэг зүйл өгдөг тий. Тэгэхээр ажилтнаа халагдсны дараах тэтгэмж гэдэг зүйл өгдөг. Тэгэхээр энүүнд хамааралтай байгаа бүхий л хүмүүс бол Эрдэнэт үйлдвэрийн холбоотой тал болно гэсэн үг байна. За холбоотой талуудын ажил хөдөлгөөн гэдэг бол хүн цагийг үл харгалзан нөөц үйлчлэгийн үүргийг тайлагнагч аж ахуйн нэгж ба холбоотой талын хооронд шилжүүлэх үйл ажиллагааг бол холбоотой талын үйл ажиллагааг нь за хувь хүний гэр бүл ойр дотны гишүүд гэдэгт нь хин орох юм бэ гэхээр эхнэр нөхөр эсвэл хамтран амьдрагч, эхнэр нөхөр эсвэл хамтран амьдрагчийн хүүхдүүд, өөрийн эхнэр өөрийн болон эхнэр нөхөр хамтран амьдрагчийн асран халамжлуулагч нарыг бол гэр бүл ойр дотны хүмүүс гэж үзнэ. За тэргүүлэх удирдлагын бүрэлдэхүүн гэдэг бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шууд болон шууд усаар төлөвлөх, удирдах, хянах, эрх үүрэг бүхий хүмүүс болон аж ахуйн нэгжийн захирлуудыг бол хэлэх нь байна. За тэгээ бүх аж ахуйн нэгж бол дараах зүйлсийг тодруулна. Толгой компани болон охин компани хооронд гарсан ажилгүйлгээ гарсан эсхийг үл харгалзан тэдгээрийн хооронд харилцааг бол зайлшгүй тодруулах шаардлагатай. Мөн аж ахуйн нэгж нь өөрийн толгой компани нэрийг хамгийн дээд хяналт тавигч ялгаатай тохиолдолд уг талын нэрийг бас тодруулах ёстой. Өөрөөр хэлбэл толгой компани, дундын толгой компани, за тэгээд тэрний дээд толгой компани байх юм бол түүнийг заавал тодруулах ёстой байна. Хэрвээ аж ахуйн нэгжийн толгой компани болон хамгийн дээд хяналт тавигч талуудын аль аль нь нэгтгсэн санхүүгийн тайлангаа олон нийтэд зориулж гаргадаггүй бол тэгж гаргадаг хамгийн дээд толгой компанийн нэрийг бас тодруулах шаардлагатай байна. За аж ахуйн нэгж тэргүүлэх удирдлагын бүрэлдэхүүний нөхөн олгорыг нийт дүнгээр нь болон дараах зүйл тус бүрийн хувьд бол тодруулах ёстой. Тэргүүлэх удирдлагад олгож байгаа богино хугацааны тэтгэмж, ажил эрхлэлтийн дараах тэтгэмж, урт хугацааны бусад тэтгэмж болон хувьцаанд суурилсан төлбөр буюу официны төлбөр байгаа бол үүнийг бас тодруулах ёстой. За ингээд бүх аж ахуйн нэгжүүд бол дараах зүйлсийг бол зайлшгүй тодруулах шаардлагатай. За энэ бол бидний түрүүний авч үзсэн зүйлс байна тий. За энийг бол толгой компани, аж ахуйн нэгжид хамтарсан хяналт тавьдаг эсвэл түүнд нэгтгэхөөс нөлөөтэй аж ахуйн нэгж, охин компани, хараат компани, аж ахуйн нэгжийн хамтын хөрөнгө оруулагч байх хамтарсан үйлдвэр, тэргүүлэх удирдлагын бүрэлдэхүүн болон бусад холбоотой талуудыг тодруулах шаардлагатай. За энэ дээр засгийн газрын оролцоотой аж ахуйн нэгж гэж байна. За засгийн газрын оролцоотой аж ахуйн нэгж гэдэг бол төрийн өмчтэй болон орон нутгийн өмчтэй аж ахуйн нэгжүүд байна. За эдгээр аж ахуйн нэгжүүд бол бас дараах зүйлсийг нэмэлтээр бидний өмнө авч үзсэн зүйлс төр нэмээд дараах зүйлсийг тодруулах шаардлага үүсдэг.
За засгийн газрын нэр болон түүний тайлагнагч аж ахуйн нэгжтэй харьцах харьцааны мөн чанар аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан хэрэглэгчдэд өөрийн санхүүгийн тайланд холбоотой төлөвтэй ажилгүйдлийн нөлөө ойлгомжтой байлгах үүднээс дараах мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлана. Дангаараа мэдгэдэггүйс дүнтэй ажилгүйдлийн бүрийн болон мөн чанар дангаараа биш хандтай мэдгэдэггүйс нөлөөтэй зүйлсийн ажилгүйдлийн хувьд тэдний хамрах хүрээ тоо болон чанарын шин чанар тэмдгүүдийг бол тодруулах шаардлагатай. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа та бүхэн.